Та бүхэн сар шиндээ сайхан шинэлсэн үү? Баяр ёслол, хурим найр, цагаан сартай холбоотой нэг зүйл залтыг фактн дээр тулгуурлаж тайлбарлахыг зорилоо. За ахын чамд нэг хургатай өн бэлгэлээ. Эсвэл одоо танаа хүүхдэд хурдан удмын дааг бэлгэлээ. Тэгж байгаад ирээд авчаарай гэдэг. Хэлсэн хугацаанд нь очиод авах гэхээр байхгүй болсон ч гэдэг юм уу? Өөр хүнд зарцсан ч гэдэг юм уу? Эсвэл харамлаад өгдөггүй ч юм ингээд авч чаддгүй тохиолдол байдаг. За ихэнх ахмад наснууд маань энэ хэлсэн амдаа хүрээд одоо амлсан зүйлийг өгдөг. За өгөхгүй байгаа хүмүүстэй ингээ маргалдаад явъя гэхээр үүрэг үсэг байдаг. Тэгээд амлсан зүйлийг авч чаддгүй ийм тохиолдол байгаа. Иргэний хуулийн зүйл заалтад бэлгэлийн гэрээг наривчлан тусгаж огцоосон байдаг. Өөрөөр хэлбэл 276-гийн 4-т заасан буюу тодорхой эд өрөнгөтэй холбоотой амлалт бэлгэлийг заавал бичгээр байгуулсан гэрээг үндэслэн үүнийг нотариотоор гэрчлүүлсэн байхыг шаарддаг. Ингэж үүрэг хүсдэг. Тэгэхээр хүмүүс амлалт өгөөд тухайн амлалтыг заавал нотариотоор гэрчлүүлж эрх үүрэг гүйснэ гэсэн үг. Тийм учраас баяр ёслолтой холбоотой иймэрхүү амлалт хэлцлийг заавал нотариотоор гэрчлүүлж байгаарай.